13 настай байсан. Тэгэхэд миний нөгөө 6 дахь мэдрэггүй гэж байдсан шүү дээ. За. Тэр зүйл надад бол орж ирсэн байд. Яагаад би ингэ бүүт холбогдсон гэхээр хүнтэй видео кол хийхлээр ярьсан хүн болгон чиний ард эмэгтэй хүн байна. Юу эмэгтэй хүн гэдэг бас ерөөсөө ганц асуулт. Тэгээд ээж мэж ингэ шалгаад ингэ ярингууд нэрээсээ ардурч хүн сүтгэний явчлаа шүү гэд. Нохоо шиг. Тэгээ би ч цонхоо дараа ингээд хад зүг зүгээр ингээд талгаад бүх дийдсэн толгоонд шумжчихсан нэг юм ингээд маш хурдан хугацаанд ингээд яваад байна. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. Сайн байцгаана үзэгчтэй. Өртөө 4 season 2-ийн эхэлж байна. За бид бүхэн та нарын мэдэж байгаачлан аимшиг юм ярьдаг. Бодтой болсон түүхийг зочинтой өөртөө навчраад ингээд би гоё та нарт ингээ гоё түүхийг сонсгодог юм сувг байгаа. За өнөөдрийн зочноор хин ирсэн мөлий. За санаа мөнхөл гэдэг. Тэмүүлэн гэдэг. Харилцаа дата байна. За өнөөдөр өөртөө тохиолдсон эсвэл өрөөлд тохиолдсон ямар сэдвийг хөндөж надтай ярих гэж байна. За энэ бол би яг өөр тохиолдсон яг тэр бодит болоод байгаа зүйлсийг танаа нэвтрүүлгээр дамжуулж одоо ярих маш хүсэлтэй байгаа угаасаа. Тим зорилготой л одоо ирлээ бүр зорж. За нэг юм хэлэхэд ингэсэн байгаа. Би нэг жоохон тайлбар хийчтэй. Season 1 дээр бид нар дөнгөж эхэлжсэн учраас магадгүй зүгээр хүмүүсээ орсон хүмүүсээ бол шүүмжилж байгаа юм биш. Жоохон юм нөгөө юу ярихыг мэдэхгүй гэсэн үг те. Жоохон төсөөлөл муу. Тэгээд оролцооч гэж хүсэл тавиад явсан. Энэ удаад болохоор бид нар илүү шүүлтүүртэй бөгөөд илүү их гоё түүхүүдтэй, илүү их аимшигтай үнэхээр яг болсон юмудаа яриа гэсэн чи хүсэлтэй хүмүүсийг урьж оруулсан. Тэгэхээр та өөрөө холбогдож бас орсон те. За тэгвэл шууд л яриандаа орё дөө. За эхний түүх би одоо ингээд 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CU-гийн аль салбараас Oxbar-ын бүтээгдэхүүнийг худалдаж аавна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхаа баримт буюу биелний зургийг Oxbar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. За ингээд хамгийн анхны түүх гэвэл одоо би 13 настай байсан. Тэгэхэд миний нөгөө 6 дахь мэдрэггүй гэж байдсан шүү дээ. За тэр зүйл надад бол орж ирсэн байдаг. Яаж гэхээр ээж нөгөө тамхинд явуулаад өвөл. Тамхинд явуулахад би тамхид түүц рүү гүйж хахад ногоон өнгийн лада машин харж ирсэн. Тэгээд яг тэрхэн зур би энэ лада машиныг хаана нарлаа. Одоо би ингээд халтарж унаад улаан болтойтой их намайг татдаг даа гэд би маш хурдан хугацаанд бодгоор бодолд ороод ирж байгаа. За. Тэгээд хойшоос савж унжаа улаан болтойтой ихч намайг татчих байгаа. Би тэр бол хэдэн өдөр бодсон. Тэгээд ганц хойш энүүгээрс зогсоогүй. Энэ нөгөө болох байгаа муу процессыг амар мэдэрдэг ерөөсөө. Машин дагаад би 3 удаа аваар их гэж мэдэрч байсан. Хүүхд өвдөх жоход тэр процессыг хүртэл мэдэрч байсан. Хүүхд маань одоо нэг эвгүй хөдөлгөөн ангууд за энэний дараа энэ одоо биеийн мууддаг та. Тэгэхэл яг биеийн муудна ажилласаа гарахаа уртл би 4 удаа мэдэрч байсан. Хизээ энэ зөөгч энийг унгаалаа. Энэний дараа энэ хэрэлцдэг та. Тэгээд би найзаас гардаг та гэл яг л тэр процесс үтэн. Ер нь бол муу зүйлийг төрүүлж өөрчлөс мэдрээд яадаг хэрнээ тэрийг өөрөө удирдах чадахгүй хүүхд ингээд яваад авчихдаг ерөөсөө. нөгөө Final Destination гэх кино байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө тухайн болох гэж байгаа нэг амар ослоод болоод байдаг шүү дээ. Тэрийг төрүүлж хараад байдаг шүү дээ. Ер нь бол 6 дахь мэдрэггүй гэдэг чи одоо баг тэр болж таарад. Яг л хүний нөгөө яг нөгөө болох гэж байгаа процессыг төрүүлж мэдэрдэг. Сайн муу. Гэтэ миний болохоор муугийн давмгаалж илүү муу болох гэж байгаа зүн совинг мэдэрнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрийг дагаад нөгөө 3 дахь мм хагас нээлт 3 мм те. Тэгээ бүтэн нэгдэг хагас нээлттэй. Хагас нээлттэй тэр одоо нөгөө сүнс ямар нэгэн зүйл харах одоо жишээлбэл тэр одоо хамгийн анх би чинь бас нэг 14 дэх байсан юм одоо гадаа тоглож исэн чинь 69-ний дотор нэг жолоож авахгүй юм хараа суугаад байна ингээл. Би хүүхдээс болохоор бишүүргээл тоглож байгаа л ингээд дахиад нэг харч нөгөө ах байдгүй. Зур хоосон сандлын доторх нь харагдаж байгаа. Гişүн гурамжныг гэрэлтүүлгэнд. Тэгээд тухайд хүүхдээс болохоор ерөөс айц төрөөгүй. Яагаад ч юм гээд. Тэгээд удалгүй бас нэг манай нэг 10 жил анги хүүхд бурхан болчихвоо.
Тэр манай гэрээ хөшгөөрөх тоглолдог байсан. Тэгээ нэг өдөр гэртээ ирсэн чинь манай дүү охин уйлцаа гадаа сууж байна. Яа вэ гэсэн чинь хөшөг ингэж хөдлөөд бялтаа нүдэгдээд гэсэн чинь яг манай талиг чинь хийдэг үйлдэлүүд явагдсан байгаа байхгүй юу. За тэгээ тэр өдөр чинь би айгаад орой унтваа. Яг унтгаал хөвтчихсэн чинь яг энэ хөлөндөө хүн гიშгээд гараа авчихдээ. Би ингээл харсан чинь манай гэрхэн бүгд амжижээ. Дээр үд чинь бид нар одоо жижигхэн өрөөнд 5 6 долоолаа ажилладаг байсан шүү дээ. Тэгэл айц мэдрэгдчихэж байгаа. Тэгэхэд миний нөгөө 6 дахь мэдрэхүй мөн ямар нэг одоо 70 ертөнцийг мэдрэх харах өнцгүүд нь нэгдчихсэн байгаа юм ерөөсөө. Та тэгэхээр бүр багаасаа нэг бүр маш тод санаж байгаа юм шүү дээ. Тэгэд ер нь бол тиймэрхүү. Тэгэд чин тэг сүүл рүүгээ гэхэд одоо бүр арай улаан цагаанд гарна гэхэд одоо бүр өдөр гигэн цагаан өдөр. Ялангуяа өмнө говь очоод ажиллаж явах хугацаанд тамхи тал гадаад сууж байхад ч одоо нүдний урд харын бүртэлцээл өнгөрөх хажуугаар нэг галтгоонд ажиллаж байхад хажуугаар хүн явж өнгөрөх ч юм ээ. Эсвэл ингээд бууланд хүүхд ойрлох ч юм уу. Тиймэрхүү процессыг амар мэдэрнэ ерөөсөө. 6 дахь мэдрэхүү гэхээр одоо хүн болгонд бол тодорхой хэмжээний байгаа тий. Мэдээж хэрэг нэг жоохон муу мухай газар орохоор ч юм уу би энэ одоо нэг шар усанд босч байгаа гэж тэр л үстэй тий. Гэхдээ тэр илүү хөгжсөн байна гэсэн. Хөгжсөн байна гэсэн. Яг одоо бид нар чи бодгоор сууж байхад би 3 дахь этгээдийг хараад байна гэсэн. Яг боддоор нь би ч гэсэн ингээд дүүрэлцсэн бүдгэр ингээд одоо хөдөлгөөний мэдэрн аваад байна гэсэн. Тэгэнгүүт ч одоо надад ирж байгаа тохион биений шар ус босоод хөлрөө босч чадхаа ороод айдас мэдрэгдэл ер нь ялангуяа өчигдөр гэж би одоо хүйдлээ батдаг найзтайгаа хүүд болоод хүндийд суваа. Өчигдөр тамхиттай бол пампа ингээд сууж идэл машин дотор хар юм сүтгэнэл яваал гэх уус анзаарагдчих штэ. Хажуугаар ч яваад урдуурч яваад одоо цуг байсан найз маань ингээд миний нуруулж хараа сонь болоод би мэдэрсэн байхгүй. За энэ нэг яваад байна гэсэн чинь аврах хэлж юм уу гэж яахгүй юу гэдэг. Бид айж байгаа шүү дээ яг үнэндээ. Айхгүй байна яасан гэж чиний хажууд зогсоод байна гэдэг. Хаал гэж явцсан. За буцаад нэг машин дугааж орж чаддаггүй гэж салгалцсан юм бол хөл тушигтна гэж байдаг. Хоёр машины голт. Сүүлдэж би ботсон л дээ. Айгаад чирэхгүй дээ. Тэгээд тэрнээс гадна одоо яг хоолын замд манай жолоочрох ганцаараа явдсан шүү дээ. Тэгэхэд би ч одоо монголчуудын алдарт оноо пүрүүс 30-тайгаа явж байгаа. Өмнө говьоос Улаанбаатарын чиглэлд орой шүн гараа явцсан. Жолоогоо ороод ингээд явж ирсэн чи яг энэ артлаас ингээд нудардын да. Би ч хаазаж гიშгэж чадхаа болоод яахаа мэдгүй шоконд орсон. Тэгээд тэрнээс гадна хотод өвөл зард хүн ханиагаад байгаа байхгүй нэг ханиалах чимээ. Тэр яг цасны чимээ байлгуудаа гэж бодоод би цонхоо доошлуулж байгаа. Тэгээд хамаг магаад удаашраалаа тэгээд чимээ чагнасан чинь цасны чимээ мэдрэгдэж байгаа. Яг улаан цагаан арчталд хүн ингээд ханиалгаад би год үсэж машинаасаа буугаад хоосон машинд явж яхад нь тэгээ ганцаараа тэгэхээр бүр 10 дугаар хороолол ч шүү дээ. Тэгчээд бас нэг удаа арийнхаа судлаас сүнхээ аваад яг хаалга хаах тэрхээ гэсэн яг миний артлын нуруугаар нэг өндөр хүн явж мэдрэгдээ үсэ мэдрэгдээ шүү дээ. Яг тэнд нь дүрсэн харагдсан хар бүүжсэн өндөр. Фүү. Би бол дүүгээ таач одоо хідэн төвх залгуулад тэр за ярианы өнгө айснаас ч юм бол шууд надад ойлгомжтой болж та бүр тэг баг дасцсан юм шүү. Одоо бүр дасаал. За ялангуяа одоо ингээд за гэрт бод бүр гой юм болж өсөө гэд хүүгээ тэрвэрэд шин хойлоо унтчаа. Яг ингээд хүүгээ унтуулж би яг унтах гал хөвтчихсэн чинь уцаа ухаалж ирсэн чинь одоо модон шалтай. Хүн яг манай арын өрөөнөөс нэг хүн хөлөц хүн алхаж байгаа чимээ сонсож байгаа гэж шахшаах. Яг тойрж ирээд яг миний нүүрэнд чазар зогсчихж байгаа. Би мэдэрч байгаа хүмүүс. Тэгснээр хуужаа алхаад 0 руу явахад орчичаа. Би яг 0 өрөөгчдөр шинжэнгөө айгаад хүүг айж чадахгүй. Яагаад мэдгүй болсон. Тэгээд нэг өдөр яг тийм процесс болсных нь маргааш нь би өдөр гэртээ сууж байгаа зурагтаа үзээд 0-ийн өрөөний хаалга онгорхой. Барааны сав 0-ийн өрөөнөөс коридор руу шидэгдээ. Тэр гэртээ ганцаараа шүү дээ. Яг тэр үед хүн одоо нөгөө шоконд орчиж тийм тэрс. Яг юу юм мэдэхгүй. Цухтаач чадахгүй, хөлн ингээд хөдөлгөхгүй. Ойрлж чадахгүй, дуу гарахгүй. Юусэн. Тэгээд юм тайвшраад гадаа өдөржингөө суужаа. Оройж манай дүү ирлээ. Яг дүү ирэл орой би бас бүх процесс хийлгээд итгэхгүй байгаа байхгүй. Тийм байхгүй гээд. Тэгэл би ингээд зургтаа үзээд суудсан чи хаалга ингээд амар чаднуудчаад төмөр алга. Тэгээ би гүйж онгойлгох гээд явсан чи хамаг биений шар ус босоод шууд хөдөлж чадхаа байлаад айц төрөөд хаалган цан амар юм байгаад мэдрээд байгаа. Тэгээ би орсонд амар ходосон дүүгээ дуудаж ярьлаа. Хаалга онгойлгох гэдэг. Манай хар өдөр онгойлгосон чи орсны гэрлүүд нэг мэдрэгчтэй шүү дээ. Хав арахгүй хинж байхгүй.
Тэр оронд хүн цухтааж амжихгүй. Амжсан ч би сонсох байхгүй. Тэгнь. Тэгээ манай дүү гараад онгоолч гэрлүүд насч хэлж чаа. Яа харахгүй тогшоо гэсэн чи харин тогшсон гэдэг. Тэгээ одоогоос яг 4 хоног юм шүү дээ. Гэртээ суужсэн ч гэдэг. Нойлын суулдрыг унахаар так гэдэг уурдаг шүү дээ. Тийм үйлдэл болоод. Тэр манай хатам аав ирсэн байсан бас. Хойлоо юмараа суучсан. Тас гэл 0-2 өдөр юм болов. Нойлын суулдар. Та сонссон хүн байгаа мó. Гүү. Хойлоо очиж онгол хэмж байхгүй. Тэгээ би боцсон л нэг юм байгаа юм байна да гэдэг. Өмнө нь бол манай хүү охин хоёр бас харж исэн гэж. Яагаад гэвэл нэг удаа охин маань цаадлах оронд тоглож байгаа. Гинт муухай ойрлоод. Аава анаа балкон дээр сараад байна гэдэг. Тэгээд би ч тухайн үед бол мэдэрч байгаа байхгүй юу. Тэгээд за миний охиноо тайвшруулчаад тоглоомыг хурааж исэн чи яг өдний үзүүрт нэг сүйтгэнээр яваад орчтой балкон дээр. Тэгээд 2-3 хоногийн дараа байж исэн чи манай хүү ууг нь усанд ганцаараа гарах дуртай. Орш шатгаалцсан. Ойрлцоо татаж унж манаад. Тэг яаж ийж өгсөн? Нойлд ах зогсож ирсэн. Нойлд ороход байны аврах хөшиг байдаг штэ. Хөшигний хажууд талд нэг ах зогсож байгаад орцсон гэдэг. Тэр чинь одоо 3 дугаар анги өгдсөн штэ. Өмнө юм. Биш тэгэл мэдэрч л за ер нь бол байгаад байгаа юм. Өмнөх сизон дээр зүгээр нэг одоо таны ингээ ярьж байгаа юм байгаа штэ. Тэрийг ингээл бүр нэг ингээ дэлгэрэнгүй ярьжсэн байхгүй юу? Би ингээл нэг орой ингээл гэртээ унтгаал байжсэн чинь нэг юм шал ингээл чахраал гэлтгс таарээс угсруулад би тэгвэл танаас тийм асуулт асуумаар байна. За тэр одоо илүү одоо юу гэдгийг шинжлэх ухаан талаас нь гэх юм уу те? Тэр сүнс за тэр альбин тэрэн зүтгэр тэд нар яг яагаад ингэж идэх юм бол тэгээ тэд нар яг юу юм бол таны одоо ярианаас бол бүр ингээ багаас айгүй олон хараад бүр сүултээ дасцсан 4 хоногийн өмнө өчигдөр гэ те байнга ингээ амьдралд нь тохиолддог юм шиг мэдрэмж төрөд байгаа байхгүй. Тэр таны хувьд яг юу вэ? Та тэрнээс яагаад айж байна? Одоо тэр чинь болохоор юу юм уу та? Яг ингээд бурхныхаа үгээр ярих тэр сүнслөж нөгөө аврал ирж хүнээс тусламж гож өөртөө байшгүй гэж мэдрүүлэх гээд чиний үг. Би айсандаа очиж нөгөө лам бөөгөр ном уншуулах нь шүү дээ. Заслал хэлгэж тэднийг нөгөө дээд тэнгэрт дэвшүүлнэ. Нэгс нөө тусламж үсэж байгаа. Нөгөө талаараа болохоор муу тал нь бүр тэгэд олон жил биечсэн сүнснэр сүүл рүү альбан тэрэн гэдэг нэрэн жилжээд учраа олчин юм зам хөдөлгөж чадна хүнд харагдана. Тэр хүнийг айлгаж энергиэр нь айцар нь хоолож хүчээ авдаг ерөөсөө тийм зүйл. Харахад нэг юм сонин итгээд сонирхолтой гартаа бол нэг эвгүй барьчаад харуулахгүй гэдэг юм тий. Тэгээд өөрөө ч гайхдаг шүү дээ бас яг тэрнийг. Заримдаа солиотой үйлдэлүүд хийн. Өөрөө би дараа нь бодсон. Яагаад юм гээд хийчих юм бэ? Тэгээд мэдээж яг одоо намайг дааж авсан улаач бөө маань хэлтгэлтэй чи энэ бүтээг хийдгүй юм аа. Чиний онгод тэнгэрүүд чинь хийлгээд байгаа чамаа. Тэгэхээр би асуултыг хариултыг авчлаа. Та нөгөө юм бөөгийн одоо удамтай хүн гэсэн үг юм байна тийм. Өөрөө тэрийг аваагүй ч гэсэн тийм онгод сахиустай. Тэднийг бол яг бодит дээр нь харж ирсэн яг. Миний одоо нэг өчүүхэн мэдлэгээр гэх юм уу те зүгээр бөөгийн онгод тэнгэртэй хүмүүс юм илүү нөгөө мэдрэхүү одоо түрүүний хоёулыг яриадсан 6 дахь мэдрүүд нөгөө бэлгэнүүд гэдэг байгаа шүү дээ те. Тэд нар нээлттэй гэж. Түрүүний асуултнаас тэгвэл нэг юм байна. Хагас нээлттэй бүтэн нээлттэй гэдэг нь юу вэ? Одоо бидний бол бүр хаалттай гэсэн үг юм байна шүү дээ. Одоо яг 3 дахь мэлмэн яг нээлттэй хүмүүс одоо яг бодит дээр надад чи намайг харж байгаа шиг өнгөтөр нь харна гэсэн бохтой үсгээд саруу хүмүүснүүд авдаг бүр. Тэгээ миний хувьд болохоор бүрлэлдсэн одоо нэг юм сүйтгэмж өнгөрөх. Тэр нь бол яг хагас нээлттэй гэдэг. Багасаа тэгж нөгөө харж агаад тэгээд тэр чинь нөгөө жоох хөөхт учраас учрын жоохон ойлгохгүйсэн гэж байна шүү дээ. Тэгээд хизэнээс та тэгвэл энийг мэдсэн бэ? За одоо ийм учиртай юм байна. За 3 жил гарны өмнөөс мэдэрч гисэн. Ерөөсөө амьдрал жоронгороо явдал байнгын хэвтэрд орчих гээд оншоо байхгүй. Тэгэхээр хүн ч хөссөн өсөг нөгөө бөөл ам руугаа чинь. Очингууд лам дээр очихоор бөөрөө яв. Аавраа дээр очингууд бөөдөр очих. Хариулсан тийм байгаа гэдэг. Тэгээд яваад очиход 3 бөөдөр очиход гуруулаа нэг л нийлж байгаа. Чи 2 онгод нэг сахиустай 6 дахь мэдрхүү 3 дахь мэлмэтэй юм байна. Тэгээд өөртөө чи маш их тийм сүнс янз бүрийн зүйлийг татсан юм байна өөрөө. Хараа одоо тийм л авчлаад тий. Өөрөө тодорхой зүйл айдаг. Тэгж тэгтээ тэднийг ч хооллол нь өөрөө тэднээс иш хүчээ авдаг юм байна гэх.
Яагаад чи одоо тиймэрхүү юм харахаар маш тийм омгшиж ирээд баярлал гоё болоод ирдэг байхгүй бүр цаанаас. Тийм дэс нэг орой удаж хэрээр тэнд яв тэдрийг харна. Дараа нь жоо айх жишээ нэг. Тэгэхээр бүр одоо яг хөө зүгээр би нөгөө асууж байгаа шүү үзэгчтэй. Тэгээ намайг юм би угаасаа мэдэхгүй шүү дээ яг та нартай адилхан тий. Тэгэхээр ийм бөө гэдэг одоо энэ шүтлэгтэй тэнгэрээс хүний бие рүү ингээд сүнс орж ирээд байгаа л гэсэн үг шүү дээ. Маш энгийнээр бол бүгд эзэн маань сүнс биен дээр одоо биологийн бод галруул тархитлагын орж ирж байгаа гэсэн үг үстэй. Тэгээд тэр хүний хоолоогоор ярина, тэр хүний мэдрэхүүгээр одоо тэр зүн бэлгийн яаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг юм челленжүүд байдаг юм шиг байгаа юм те. Одоо челленж гэдэг нь юу гэдэг юм бэ? Юм үе даваад байгаа ч юм шиг зорилт. Эхлээд таны ингээл багаас ч мэлмих ч нээж өгөөд гэдэг ч юм уу те. Тэгээд нөгөө 6 дахь мэдрэх хүч ингээл бага багаар хөгжөөл. Тэгэнгუთ саяны таны өгүүлбэрээс нэг маш сонирхолтой юм сонсогдлоо л да омгшиж ирээд гэл те. Тэгэхээр тэрэндээ илүү нэг юм ийм юм байдаг гэдэгт бүр аль хэзээний эвлэрээд одоо энгийн гэх юм уу те. Одоо над би бол одоо харах юм бол галзуурч штэ. Дуртай юм хийдэгч гэсэн. Тэгэнгუთ нэг юм өшөөл ингээл мэлмийн нэгдэж байгаа юм байна гэдэг мэдрэмж мөн үү? Айцтай байгаа ч гэсэн улам би ингээд өөдрөө тэмүүлээд харчих юмсаад улам дондох гэсэн да. Тэр зүйл рүүгээ. Олон яг бөөгийнхэн дор улам судлах шүтэх. Тэгээд тийм болж бүтгүй юм хаана нь очиж харах. Ер нь бол тиймэрхүү. Одоо баг багаар одоо агцтай явж байгаа. Гэхдээ миний хувьд бол би бол жуултны өчүүхэн амтай. То надад заяагцын сайхан зүйл нь бол бос хүмүүсийг бодох юм бол бос хүмүүсийг харж чадахгүй байгаа, мэдэрч чадахгүй байгаа зүйлүүд хараад мэдэрч чинь сонсон бүр. За тэгвэл хоёул ямар ч байсан гоё түүх ярина шүү дээ одоо. Таних бол яг ингээ баг интро шиг те ингээл гэртээ байдсан чинь ингээд тэгээд хоёулаа амар гоё яриа руу орохоос өмнө таны ам хэрвээ цангаж ивэл манайх season 2 дээр юм. Та юу наараг мэдв үү? Аарагийн энийг мэднэ энэ гоё. Тийм савн амар гоё те. Савн ам танд төр хэлжтэй бас. Тэгээ энэ араа маань болохоор ингэсэн. Одоо нөгөө хийж өсөн ундаа одоо жишээ нөгөө хүүхдэд дуухад мó. Тий. Яг өөр бүтээгдэхүүн нэр хэлээ яг гэхдээ амар чихэртэй те. Ясанд муу гэдэг ч юм уу. Би яг нөгөө хүнс юм судлаач биш болохоор мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан хийжүүлсэн ус гэдэг зүгээр ус те. Усыг зүгээр юм жоохон хийжүүлсэн болоо газтай юм нэг уумар санагддаг да. Нэг хаяа нэг хоол идсний дараа ингээл гэдэг ч юм уу. Тийм үед зориулсан энэ манай арагийн шин 4 төрлийн амттай ийм шин ус гарсан маа. Хийжүүлсэн ус гэсэн үг. Жоохон чихэрлэг амттай. Гэхдээ ямар ч байсан сахараагүй. Ам зангаж ийл ямар ч байсан даврдаа нэг усыг тавьчих. За тий. Наатнаас ямсар хоёул энэс нэг уугаад тэгээд одоо би танаас яг ингээд амьдралдаа тий энэ олон жил ингэж юм харж сонсож мэдрэхүү хөгжсөний хамгийн амар түүхийг сонсмоор бүр яг ингээд одоо манай үзэгчид бол одоо ингээд за түүхээ яриа л гэсэн байж байгаа. Тий. Би яг ингэсэн чинь ингээл гол түүхэндээ орохоос өмнө би сая бас нэг юм асуух гэж байгаа мартчих. Нөгөө 2 онгод 1 сахиус гэж юу вэ? Тэгээд тэрийг өөрөө харж исэн гэдэг нь юу вэ? За яг миний ойлголтоор 2 онгод гингүүд 2 өвөө мөн болчихж байгаа. Сахиус гэхэлэр эмээ болчиход ах шиг байгаа. Яг миний ойлголтоор. Тэрийг яаж харж байсан бэ гэхээр одоо нэг орой хүүгээ тэрвэрэд унтваа хоёулахна. Шүнд юунаас ч майгаад зочиж сэрээд. Тэгэл яг сэрэл харахт яг тэрхэн агшин яг миний цээжин турш 2 өвөө дээр үед дээлтэй. Яг ингээ сарны гэрэл тод. Яг дээрээс нам хуйлаг тараа сууж байгаа. Би чинь ойрлоо. Хүнжлөө дээгүүрээ нөмөр бол хүн бол ингээ тэнэг байдалд орд юм бэл. Үүнд буцааж нүг тэр жигтэй унтцсан ерөөсө. Ухаан алдсан уу унтсан уу мэдэхгүй. Тэгээ магаш нөхөн амтнаас асуудал нөгөө 2 онгорт чинь бууж шүн жаг мансан байна. Тэгтэн чи сэрээд харж таарчээ. Айхан байхгүй гээд. Тэгээ ямар үед бууж ирдэг тэгээ тухайд би жоох ажил төрөл бүтлгүүнд хэцүү байх үед тэр бууж ирж нэг манаад сахаад. Тэгээ сахиусаа яаж харсан гэхлээр 31-ний орой шинэ жилээр сүүр өгөө он гарахтаа зэрэг нэсгийн тийш очоод. Сөөгөө өргөөл эргээл харах яг тэрхээ агшин яг нүдэнд имэйл зогсож байгаа нэг имээ. Би ч ойрлол хамгийн гол савч шийдээ. Өрсөл тэрхэн зур. Тэгэхээр дүрслэл одоо юу гэдэг та нүдэндээ харсан би нүдэндээ харгуу дүрслэл ямар байдалтай байх вэ?
Яг л юм бодтой юм уу? Бодтой юм ээ. Ерөөсөө бодтой юм ээ. Үзгэц нь ингэсэн. Ийм настаа ерөөсөө л зогсож жижиггээ. Би ч айхтар ойрлол. Тэгэхэд нөгөө сахиусаа харсан байна гэдэг. Яагаад ингэж яадаг гэсэн чи би нөгөө онгоц сахиус аваагүй байгаа шүү дээ. Гэтэл нөгөөд бол нь бууж ирж хоргоох, намааг одоо өвдгөх, ажил төрлийн дороотуулах, айл болох ингээд шалтна маань. Одоос шахаанд оруулж шүү намайг. Тэгж яагаад онгоц сахиус авах гээд. Авъя гэд бодохоор би өөрөө хүчрэх амтаа жулдаад авч чадахгүй. Тэгэл ингээд хоёрын оронд яг нөгөө альбан дээр шиг гаццсан ерөөс авсар ерөөсөн гэдэг шиг. Хараад мэдрээд идэг өөр юм хийж чадахгүй ерөөсөн. Одоо танд авахын бодол байгаа юу? Хөгжүүлдэг юм уу, судалдаг юм уу? Хөө хүнийхээ өөр бол би арай бэлэн биш байгаа. Тэр чинь авдаг хүн тустай байгаа шүү дээ. Бэлэн болох хугацаа гэж байдаг уу те бас? Байдаг гэсэн яг насны юугаар одоо тэтгэж жил дээр яг бэлэн боллоо, бэлтгэгдлээ гэхэд өссөн өсөөгөө л авч эхэлнэ ерөөсөн. Миний хувьд болохоор яг манай охины тал дээр л гарч ирнэ гэдэг байна. Надад тэр биш. Ерөөсөн. Манай саяхан зүгээр сонирн болгоо яхад манай нэг найзын ээж нь бүр хэвтэрт ороод. Бүр яг жинхэнэ хэвтэрт орсон. Яг эмнэлэгт манай найздаа өдөр шөнөгүй сахиал те. Тэгээ яаж байгаа аргаа ороод яг л явдгийн юм шиг байгаа юм монголчууд бас нэг талаараа те. Тэгээ бөөдөр очиж асуусан чи юу вэ? Начин бүр ингэж сахиус авах хэвээр бүр ингэ аргаа орсон ба шүү дээ. Тэгэл ерөөсөө шууд л багш магш гэж үт юм шиг л те. Тэгээ тэр хүмүүнээ ингэж олоод яг тийм би сайн мэдэхгүй л л да. Тэгээ нэг юм процесс болсон юм шиг байгаа. Тэгээд сахиус махиусаа авд юм нөгөө бөөгөө авсан чинь зүгэрэлж. Тэр бүр амар сонирхолтой. Яагаад би ингэ бөөтэй холбогдсон гэхээр яг шалтгаан нь болохоор ингэ одоос 2 жил гарны өмнө хүнтэй видео кол хийхлээр ярьсан хүн болгон чиний ард эмэгтэй хүн байна. Юу эмэгтэй хүн гэдэг бас ерөөсөө ганц асуулт. Чи ямар хүнтэй байгаа? Хүүхэн байна. Цаашаараа суудсан байна. Үсээ задгаа тавьсан байна ч гэх жишээний. Тэгэхээр чи би галзуурдаг дээр тулаад тэр мэдрэл модж байгаа бол сэтгцэн эмнэлэг дээр очиж үзэхээр зүгээр байдаг. Тэгээд ээж мэж тэгээд шалгаад ингээд ярингууд нэрээсээ ардуурч хүн сүйтгэний явчлаа шүү гэд хэлнэ. За тэгэнгүүт чинь лам дээр очихоор лам нь бөөрөө яв гэж аа. Бид нар чадахгүй юм байна гэдэг. Бөөр дээр очин чинь чамайг 7 жил эмэгтэй хүнээс сүнс дагсан байна. Тэгээд сүнс дагахаараа нөгөө 6 зүйлийг гүйцэлдүүлдэг гинэ. За. Тэрний үеийн гэхээр тухайн хүний одоо энергийг сулруулах, хэмрэг дороотуулах, ажил төрөлхөө болгох, гал голомтын самрах, гэр бүлтэй бол гэр бүлээс нь салгах ерөөсөө ганцаараа ингэ байх. Тэгээд би чинь нэг хэсэг бараг жил гараа ганцаараа байсан шүү дээ. Дүүд хэвтрийн байдалтай шахав. Тэгсээр босч явна. Босоод жоохон юм хийч бүтээч гэхэлэр би өвдөл хэвтэрд орчихно. 6 дахь үеийн яд гэсэн чинь хэвтэрд оруулж агаад тухайн одоо ахсан сүнс чинь одоо хүслээрээ идэлгэнэ шүү дээ гэсэн дэ. Хамгийн сүүлж байгаа 6 дахь нь болохоор тэр хүн хэвтэрд оруулсаар байгаа л амин аваа, сүнсийг аваа гэдэг ерөөсөө. Ямар муухай юм бэ? Яа. Тэр нь ямар үеийн яд гэдэг бүр ингэж бичсэн. Одоо бидний яриад байгаа альбан тирэн гэдэг нь олон жил дамнасан сүнс чинь одоо бижээд цаашлах юм бол амьтны дөр юуны ч дүрд хувирах чадвартай болчдөг ерөөсөө. Юмын хөдөлгөөн хүнд харагдана, хүнийг айлгах нь өхүүлнэ ерөөсөө. Тэгээ сүнс дагчлаа гэдэг хүмүүс яриад байдаг нь ерөөсөө тийм л юм л. Яг би өмнө Европт байсан болохоор мэдрэхгүй шүү дээ хөгжилтэй оронд. Тэгтэл яг Монгол ирэхэд сүүлийн 4-5 жил 3 жил нь болохоор би өвдөд ажил төрөл бүтгэе болол ер нь бол эвгүүцсэн аахгүй. Тэгсээр бол Монголтой ирсэн бүрд орцсон. Яасан сүнс дагуулсан. Эрэгтэй өнөөч болохоор эмэгтэй сүнс дагдаг гэж. Эмэгтэй сүнс эмэгтэй өнийг эрэгтэй сүнс дагдаг гэж. Бас нэг хүүсэн юм байна. Яад гэхэлэр тухайныхоо айцаар нь хооллно. Болж игэл биед нь орохыг хүсдэг ерөөсөө. Сүнсийг гаргачаар өөрөө бий. Эргэж амьдрах гэдэг. Эргэж амьдрах тийм юм гэсэн. Тийм шалтгаантай би жаах тэр бөө гэдэг юмтай холбоогдож тэрнийхээ тусламжтайгаар яг би яг ямар төрлийн хүн юм бэ гэдгээс мэдэж авч байгаа байхгүй юу. Тэрнээс өмнө яг би Европт болохоор ингээд ажил хийгээ зогсож байхад одоо харддаг л байсан л та. Сургууль цэвэрлэгч хийж байхад хувцсан шүүгнүүд ингээд зохигдож онгоогдож хаагдах. Эсвэл одоо би ингээд хаалга онгоолгож ороод цэвэрлэгээ гэж гарах гэхэд дотроос нь чойжилсан байх чинь дэлгүүр нэргийгээд одоо ингээд гэрт мэртэй байж явах төрчлөө дээ. Яг гэрээ үдэнд нэг өвөө намайг хараа зогсож байгаа жишээ нэ. Хүн ч бол тохойд анзаарахгүй ч нүдний боломж мөртлөө харахад нэг хүн зогсож байна. Тэгээд байхгүй болчихно ерөөсөө. Тэгэхэд л яг тэр юмнууд нь миний 6 дахь мэдрэмж ажиллаад байна шүү дээ. Сүнс гэдэг юм хараад мэдрээд
Тэгээ Монголд ирсэн цагаас ихтэй тэр зүйлс бүр их мэдэрч эхэлж байгаа ерөөсөө хамгийн аимшигтай. Нэг удаа ингээд машин дотор хоногоо. За. Хаалгаж ажиллаад сайхан. Ингээл цаашаараа унтгаал яг хөвтчихсэн яг ардаас ингээд татчаа. Яг энэ бүртгэнээс угц татаад. Би ч ингээд хойд хүмүүс бодож байгаа хаалгажтай. Чойчтой. Юм татагдчих гээд. Тэгэл сандраас ирдэг. Яг биений хамаг биений шар усал хүүд дагаал. Бушуур гэнээс явъя гэсэн боловч явж чаддгүй юм болов. Тушиг чөдөрлөгдөн гэдэг. Ийм тэнэг байдалд орчих. Ерөөсөө. Хүмүүс ярьдагтай ингээ шокын дараа гацчихдаг. Тэр бол эвгүй юм билээ. Өмнөж одоо машин дотор болоо тиймэрхүү зүйлүүдэд 3-4 удаа бол тулгарч ирсэн. Ард хүн ханах, ардаас нудрах, татах, машинаас гарч явах жишээ нь. Гэртээ бол түнжлийн нөгөө ярьсан шиг тиймэрхүү зүйлүүд. Зүгээр баг өдөр тутамд чинь тохиолддог юм шүү баг л. Бараг л одоо хэвийн болох гэж чинь сүүл рүүгээ. Тэгэхээр нэг юм ийм байна те. Задлаад нэг ярих юм бол угаасаа л эргэн тойронд байсаар л байна те. Байсаарч байсан байгаа л да. Тэгээд өмнө говийн цогц цэцэд би гэрээгээр ажиллаваа. За. За тэгэхэд намайг зочдбууд л байрлуулсан ганцаараа гин. Би тэнд 29 хоног ажиллахдаа 2 удаа гэрлээ нэг хагас удаа л унтрааж унтаж үзсэн баг. Хүний урманд. Яг унтраагаад унтыг гэж бодохоор яг юмнууд нь гарч ирэх гээд мэдрэгдээд байдаг. Нэг удаа шүн сайхан унтж аваа гэрлээ унтрааж үзье гээд. Унтраагаад унтж байгаа шүн шээс өрөөд сэрсэн чинь яг миний хүншлэн дотор нэлэх хөхт байгаа. Йой. За. Тэрийг би яаж мэдэрсэн гэхээр хүнчлөөс хөөд яг тэрхэн агшинд хүүхдээ ингээд толгойноо дарагдаж байгаа байхгүй. Яа за. Би чинь тухайд шоконд орол айгаал юу илээ гээд нялх хүүхдээ. Тэгээд айц орондоо шилдэг шүү дээ. Орилол гүйгээд гэрлээ сам 0-ороо шийдэ. Сүүлд нь яг айц шүү нөө хайраар солигдчихж байгаа байхгүй. Хайр инхрээлэл эргээд орондоо орт нэлэх хөхт өнөр өнөртэй надад юусэн. Тэгээд яг нь бас надад холбоотой юм шиг байгаа тухай үедээ. За. Тэгж мэдрэгдэж байгаа. Тэгээд маргааш нь ингээд тамигцтай өдөр гадаас очсон. Өглөө 10 цаг үед байна. Яг энэ зүүн чихэн дээр бөө хитсэнгэрэг нийдээд яа гэж дуулаад. Өсөд 4-5 секундын дотор л. Би ч одоо гайхаад ойр авчууд айл байхгүй тал газар. За тэнд юмнууд байхгүй гэсэн. Яг энэ зүүн чихэнд бөө хитсэнгэрэгээ нийдэл. Тэгэхээр тэр өмнө гой болохоор энергийн төв маш өндөртэй газар. Миний айгүй хүнд мэдрэгдэж ирсэн байгаа. Яг ажиллаа хийж хахад хажуугаар хүн зөрөөд явах. Булан тогоод хүүхэд ойрлож уйлах. Энийг бол одоо өрөөндөө ганцраа байж хахад хөөш гэд дуудаж байгаа юм ээ. Тэгээ би болохоор эрг шарахгүй байхгүй яг мэдрэл. Тэгээ тонцоо дандаа зүүн чихэн юусоо хамгийн амар нь хөөш гэж дуудаг. Тэгээ тэрнээс гадна нэг сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт би нэг хэвтвэ би өвдөд. Наадмаар халуун зунаар хатгаа авчив. Эмчнэр нь гайхаад халуун зун тань шиг ингэж хатгаа авдаг хүн байд юм уу? Тэгээ одоо таны хэвтүүлэх гэхлээр яг хатгааг боловч яг хүндэрсэн хатгаа биш байна. Тэгэхээр таны бие бол амар муу байна гэх. Тэгэл би дотор гадарлаж байгаа хгүй яг намайг шахаанд оруулж нөгөөд бол ерөөсөө жил болгонд би өвддөг хэвтэрд ордог. Одоо яг ингэж таарлаа гэх. За тэгээ солингийн нэгдсэн эмнэлэгт твцэн чаг палатанда 5 ортоо би ганцаархна. Ерөөсөө. Тэгэхээр надад нэг аимшигтай зүйл мэдрэгдсэн юу юм гэхлээр шөнийн 12 цаг шээс өрөөд 0 орох гээд босоо явбаа. Яг гэсэн чинь урдуур нэг ах яваал 0 руу орчих. За. За би ч за даахан гал цэсгэ байгаал. За дүүрсэр эмхтэр өнөрий. Тэгэхээр угаасаа дараа 0-нд мухартай байдаг. Цаашаа ингээд хань. Тусдаа тий. Тустай. Гүүгээд эмхтэр нь орох гол ингээд харсан чинь эрэгтэй 0 онгорхоо. Суултур муу бүхэн онгорхоо харагдчихаа. За эмхтэр нь орсон юм болов уу гэд бас онгорхоо. Гэс шээж явахта гинт байх нурууны үсэр бодож хас гэж бодчих. Яасан баг. Сүнсэж харсан баг. Зүгээр бодитоор нь. Яг улаан цаг аяг урдуур ингээд яваад 0 орсон. Би ч хөрлөөгээд аргаа ороод эмхтэр нь ордог хүн болоод гүйсэн. Эрэгтэйд нь жоохгүй эмэгтэйд нь жоохгүй цаанагаад битүү мухар байгаа. Аниргүй болголцсон. Аниргүй. Ерөөсөө. Тэр эмнэлэгт бол ер нь бол их хэцүүлэг мэдэрсэн байнга чихэн дээр хүн дуудах. Ерөөсөн зөвхөн зүүн талын чихэн дээр хөөшлөг нь хөөйлөх нь. Яг ингээд хөвтөд яг унах жахт хөнжлөөс ингээд татна. Бод нэг совлогч царайгаа эхлэх гэж ингээд. За амчаагаад босоод яхад хинж байхгүй. Совлогчийн өрөө дээр цаана гэрэл насаалцдаг ходоод гэрэл насаалтаа манай өрөө харанхаа. Нэг бодлын хэцүүч юм шиг тийм.
байнга. Гэхдээ одоо ч нэг хэцүү гэхээс одоо цухтах газар байхгүй. Яагаад гэвэл одоо намайг төрөхөд одоо би 2 онгод 1 сахиустай 6 дахь мэдрэхүй 3 дахь миллиметрээс цухтах арга байхгүй. Нэг бол би нэг мэдрээл энэ чигээрэл явна. Нэг бол би онгод тэнгэрээ аваад бөө болно. А тэгэхээр бөө болыг ихтэй би жуултна. Яагаад би өөрөө жоо аимхаа. Өчүүхэн би жуултан гэдэг нь яг ямар ч тайхаа. Би одоо би бол жишээ нь шүтлэг гэж ярих юм бол илүү нөгөө бөөгийн шүтлэг тал руу байхгүй юу? Бөөд амар итгэдэг. Тэгээ бөө болоход тэр өчүүхэн жуултан гэдэг нь юу юм? Яг за нэгдүгээр би зүрх муудаа аимхаа сэтгэлийн өргөл өндөртэй. Бөө хүмүүс нь сэтгэлийн өргөлөөр юм хийхгүй. Сэтгэл зүйнд бэлтгэгдсэн менежер тэр хүмүүс жаан. Гэхдээ манай төвд бол айц нараа баг. Тэр элдвэн зайлбан тэрэн гүйдэл сүнс муухай бүхэндээ ч тэр чинь тулж харьцсан. Зодож занчин. Гэтэл би бол тийм юм бэлэн биш. А тэгэхээр гэрт болоод байсан тэр бүх процессуудын нууц нь манай гэрт эрэгтэй эмэгтэй хоёр хүний сүнс хорогдсон. за. Тэр манай гэрийн эздүүд гэдээ ойлгоцсон өөрсдөө. Хүүхдүүдийг маань шоглоод, намайг шоглоод айлгаад байсан. Тэгээд эхэнд би ингээд замбраагүй ингээд гэрт болж байгаа процессыг бүгдийг нь ярьсан шүү дээ. Асууна гэж бодож байсан. Дараа гэрч юмтай юм биш баха. Тий. Тэгсэн чинь манай гэр юмтай биш. Би өөрөө хоёр нөхрийг дагуулад авчихсан байгаа байхгүй юу. Хэр гадаа сүүмөр дэншүүлж тонж явж явахдаа хүн зөв дагуулад харьчдیں۔ Гинэ. Тэгээд дагуулаад нөгөөд бол манж органсан байгаа. Тэгээд хүүхдүүдийн маань айлгаж ичээдэг болгоод сүүлдээ биечсэн юм зам ав шийддэг, хөдлөгдөг. Сам маш тайлбарлал яа. Би өмнөх сизон дээр ярьлаа яалаа. Надад бас тохиолдсон байхгүй. Нэг орой одоо таныг дандаа ганцаар гин ярьлаа. Би нэг орой яагаад ч мэдэхгүй энэ машина унаал дотор бачимдаад лагерын зам руу орой. Ястэ түрүүн тарийн илтгэх шиг зүгээр яагаад ч мэдэхгүй ингээд зүгээр гэрийнхэн гадаа салхилж болно ш. Саад мадан суугаад нэг жоохон 30 минут ингээд тархи амраагаад гэдэг чинь. Тийм байхгүй шууд лагерын зам руу найхан толгой гэдэг шүү дээ. Тийшээ явчихгүй. Тэгээ явчаад ягаад ч мэдэхгүй тэр нэг уул харагдаад тахаар нь хасаар шин штэ. Тэгээд намар авахгүй гол нь лагерын айлууд гараагүй. Тэгээ ягаад ч мэдэхгүй тэр коридор шиг замаар нь ороод уулын билдингээ зогсож байгаа л тэр тамхицдаг байсан. Тамхицчаал цонхоо онголол ясчаад буцаал ирэл гэртээ онц. За тэр өдрөөс хойшоогоо яг учиргүй юм харж бас сонсоогүй. Гэхдээ энэ бодол гэдэг юм биш үү тэр дандаа бүр ингээд яг хэд хоног бараг сарын турш ингээл арай ундах юм гутал юм. Би өстө нуулгуулаар ингээл хүн далуулж ийн гэмт хэрэг хийж ийн гэдэг ч юм уу юм. Амар муухай ингээл бодогдоол маргааш тэр намайг тэгэл уулзаал тэгчүүл яана гэл ингээл. Тэр нэлээд одоо нэг агрессив гэж ярьдээ шүү дээ. Амар муухай бодол төрөө болтгоо. Тэгээ аргаа хараад үзүүлдэг бөөдөг байхгүй очлоо. Очоод чимээгүй л байж л. Яг ажил үс ингэ чинь нэг тэрийг хэлсэн чгүй. Байж байгаа хэлээд та гэж бодол байц. Чи нэг уртаа замаар юу гэж явсан юм? Уртаа зам лагерын юм ингээ айгүй гоё гэрэлтэй зам. Тэгээ чи тэр баруун тийш яах гэж утсан юм. Тэгээ яг тод санахгүй байжгаад энийг бол дараа нь санацнаа яриад байгаа шүү дээ. Тэгээд би юу гэд гайхаад юу уртсан маа гэж так гэл орчих. Тэгээ наваа зайлуулна гэд нөгөө юугаа игээд зам үлээ гэд шахарч махарт. Тэгээд юм галын тахлаг гэд юм ингээд бадцчаад гал руу шидэд. Тэгээд нэрээ тэгэл тэр өдрөөс ш гайг бас. Тэгээд ер нь манайх ч бас нэг жоон тийм сургамжтай явдаг шүү дээ. Хол замд орой өдөш Буугаар ганцаараа битээ яв. хол те ялангуяа Яг зөв. муухай юм дагуулдаг гэл. Ойлон дээр яг огтлцож шүү дээ. Наадах хор уршиг бол ёсоо чигээр биеэр бол мэдэрсэн холын замд бол явуулдаг юм бол хүн бол мэдээж ядраад шүн бол унтдаг шүү тэгэхээр хаа нэг газар. Тэгэхэд л одоо хувцаасаа нудруулах, цонх тошгох, самардах харахаар хинж байхгүй. Яа амар. Төрөний би жоохон айгаад гэх юм уу нөгөө буудалд Тэ. нялх хөөхт гэжсэн тэр яг ямар учиртай юм бэ? Тэр одоо миний баг амьдралтаа сонсч ирсэн зүгээр яг боддоор нь төсөөлөхөд амар санагдаад байна. Яг тэр болохоор одоо мэдээж хүн чинь бол ямар нэгэн байдлаар алдаж энд тэгээд хороор хүн болж чадаагүй бол өвөр маань л аавда царайгаал харуулсан би бол бодоод байгаа. Ааха. Тэгээд яг асуусан л та нөө бөөгөөс. Тэгэхээр яг л миний зүг байгаа байхгүй. Одоо үрийн гомдол гэж байдаг. Тэр зүйл болсон байна. Эцэгтэй нэг царайгаа харуулчих та гэдэг.
харахад л ингээд юм ашиг нэлхөх дундчихэд шүү дээ үлгийтэй. Яг хүнсээс хагшин талаг ингээд уртаас харна. Яа галзуурна гэж байхгүй. Би шууд галзуурах хаа. Тэгээд энэс гадна бас нэг юм болсон юм аа. Яг тэр зочд буудалд. За. За ажлаа тарчаад ачаалал ихтэй. Гэрлээ онтроод унцдаг баатар болсон чил яг хөлн тушаа газраас нэг эмэгтэй хүн гарч ирэх гээд байгаа надад мэдэрдэг байгаа байхгүй юу. Ямар эмэгтэй юм гэхээр өндөр бор шор арьстай, буурж хөрдөө өстэй. Та тийм ирэм тийм цэцэгтэй багш нарын өмсдөг тийм нэг хувц өмссөн эмэгтэй хүн гарч ирэх гээд байгаа надад мэдрэгдээд гэрлээ ондрож чаддгүй. Тэр нүдэн ханаад унтах гэхлээр яг толгойн тушаа гарч ирэх гээд нэг бол миний хөл хавцаа гарч ирэх гээд байгаа надад мэдрэгдээд хулжаад айгаад бүр яг бод дээр надад мэдрэгдээд байгаа байхгүй юу. За би тэгээд тэр шөнө бол тэгэл унтнаж худлаа штэ. Гадаа гараад машин дотрол үүх цайлгаж байгаа. Унтсан болоод. Тэгээ манай захирлууд гагцчаад яаж вэ ч юм. Тэгэхээр би уржин нэг унтах гэхлээр нэг тийм дөрхтөө, тийм өндөртөө эмэгтэй хүн миний өрөөнд орж ирэх гээд байна гэд би мэдрээд байсан гэдгсэн чинь хамаа дараад яг намайг очихоос нэг 7 хоногийн өмнө амиа оролцсон. Багш эмэгтэй юм байна тэр нь. Йоо. Би ч пал гэлж авцсан. Яадаг үлээж би тэр нэг юм мэдхгүй хараагүй. Тэгээ яагаад гэхээр та яг хэлж самын зүйл тэр хувцастайхан зөгцөн алсан. Танаас ойргоо ботсон байсан. Тэр буудалд. Тэр буудалд биш. Яг ойролцоо тэр хавьд. Ерөөсө тэр суманд. Тэгээд яагаад миний зүүдэнд орсон гэхээр би тэр зүүдээ тэр ажилдаг газрын нэг хүнд очиж хэлсэн. Хамгийн түрүүнд би тэг зүүдэлсэн гэдэг бүр ингээд сонь занал хэлж байгаа юм шиг. Өөрөө мэдлэхөө. За. Нөгөө нь шокнд төрсэн. Яг бас холбоотой байсан юм шиг байгаа. Таньдаг. Тий. Тэгсэн чинь нөгөөт нь ааж ичээд мэдэр ламбогоор явна штэ. Би яг тухайн үед яг зүүдийн баг тэр үнд өөртөө тайлаад хэлцээ. Байж одоо би ингээд ягаад тэр хүнийг зүүдлээ надад хамаагүй нэг. Би ягаад чамд хэлчихв. Тэр хүн надаар дамжуулж чамд мессеж өгөөд байна. Тэгээд тэр хүн бөөгөөс асуусан чинь таны зүв байжээ. Би ингээд зуулмал бариагүй те гомдол ягааг барын найзлалтаа жоохон хаан ганцтай суулаад гомдол тээсэн нь таны зүү дээр ороод надад хэлсэн байна. Тэгээд энэс гадна бас нэг зүүдтэй холбоотой явдал. Нөгөөдөө би ингээд найзынхаа гэрт байж яхан гинэ. Гэр орно ингээд оронгоор иргэсэн замаа. Тэ хөглөрчсөн. Тэгсэн жил нэх ингээд туранхай шар улаа бутарсан тайрамл үстэй бор нарийнхаа юу бүг өмссөн ноолурын цанцтай гэж орж ирэл амар гой хураагаад. Тэгээ над руу янзлчаад харж агаад гараа явчих юм гинэ. Гэж зүүдэлснэгээ би яг тэр найзтай хэлж байгаа байхгүй өөрт нь. Тэгсэн үйлээ явсан. Баг. Яасан гэсэн чинь ээж нэг нэ бурхан бэлдсэн. Би бүр гайхаад ээж нэг шарж байгаагүй. Яа. Тэгээд би бодсон. Дурака тэгвэл надаар дамжуул чамаа гэр орны цэвэрхэн байлгах гэдэг юм биш үү. Тэгээд сүлд нэг үзүүлэлт орсон яг л тийм байна. Ээжийнхэн сүнс нь миний зүүдээр дамжаад мэдээ өгсөн байгаа байхгүй. Яагаад ингэж надаар дамжаад ийм хоёр тохиолдол болчоо гэхэд мэдээж 6 дахь мэдэрх үйтэй. Онгоц зөхөстэй хүмүүсээр дамжуулж хилээд өгөөч гэдэг. Тэгээд 3 дахь зүүдээр дамжиж болсон явдал бас эвгүй. За нэг өдөр манай нэг удган найз байдээ. За тэр нөхөр над руу уцтаал дурака би чамайг зүүдлээ шин гэд. Тэгэхээр би нөгөө л холоор гэж тоглоод өнгөрөхгүй юу. Тэгсэн чинь хашааных нь хаалга нь онгорхоо гэд манантай шин том битээ саарал чон орж ирж яхан гинэ. Тэгсэн чинь чоных нь толгойных нь оронд миний толгой байх юм гинэ. Тэгэхээр би хөхөнөө төрнөстэй юу солиороод байгаа гэд. Тэгээд яг 3 хоногийн дараа тэр манай найзаас над руу 21 дуудлага ирсэн байсан. Би харчаад эргээд залгах тэрхэн агшинд би амар айцэг мэдэрсэн байхгүй. Нэг л буруу байна гэдэг. Байна уу гэсэн чи уйлал. Хашаар нь нохоо ороод ээж өхөө хоёрын бэрчичгээд. Би бүр гайхаад юу солиороод байгаа гэсэн чи. Үгүй яг нэг зах явжаад ирэх оронд нь охин жоохон гадаа тоглож байхад нь гудамжны залбин охинод байдаг шүү дээ. Охины 100-гаал чирэл гарахт нь ээж нь очиод нөгөө нохоодож алцаад настай хүн өмх махнасаа татуулаад тэгээ тэр засварын газрын хүмүүс чинь чулуу шийдэн болж иж салгаад эмдэг цагдаа болсон. Тэр нөө цус удсан нохож эргэж ирдэг гэд отолт хийсэн байгаа хөө цагдаа нар нохоос тахлынхантай. Тэгээ зинжаг шөнийн 1 цаг өнгөрч ирсэн чинь яг нөө зүүдэнд байсан шиг нь
Тэгээд ингээд уулын ингэрт байд юм чи. Дэнжим ингээд тийшээ. Тэгээд манантаал, сааралтаал. Тэгсэн яг тэнд дотроос нь том битээ саарал нохоо гарч ирж байна. Тэгээд буудсан. Очоод арсан нөгөө зүүдэнд нэсэн чиг. Саарал нохоо. Тэгээд авраг зүүдэд тайлсан байгаа. Тэгээд амар харамсаж чинь чи надад болох ч аюулыг хэлсэн байна. Хэрэг би тэр өдөр зүүдэд тайлсан бол би гэр бүл хамгаалж чадах байсан. Магадгүй хашааныхаа хаалт. Тий, хаалгах тий. Гэсэн жаасын гэсэн онгорхон хашаа байсан. Тэрүүгээр нь оршдсон. Яг тэрхий хэсгээр нэгээд мантаад яг зүүдэнд байсан шиг нохоо нэгээд орж ирж гэнэ гэж байна. Амар айсан гэж тэр хүн. Тэгээд нохоо цагдаа нарт буудаж ална. Очоод арсан яг харахгүй саарал нэг том битэй нохоо. Тэгээд зүүдэд тайлсан чинь болох ч аюулыг очиж хилцсэн байгаа байхгүй. Зүүдээр за ингэх гээд шүү нөхрөө гэдэг. Тэгээд яасан гэсэн чинь авраг хэлэхдээ чиний ингээд онгод мэдрэхүйч маш хүчтэй байна. Хүний зүүдэнд хүртэл орж ирж аюулыг хилж байна. Тэгээд одоо надад тэр хүмүүс холбоогүй болсон. Юу нь чамд жоо хоолоо яагаад хэлэхгүй юм байна. Угсаа онгодуудсан ч ингээд чамаг болж ганцаар гэж байх хүсдэг юм байна. Одоо би жоохон жижигдүү талтай шүү дээ. Аяал угаантан таалцсан бол уул хадаар их тэн гэсэн. Тэгтээ янз бүрийн сонь юм үзэж харж мэдэрнэ. Тэгээд саяхан өөрчлөлт сайхны хөтөл дээр сэлэнгийн сайхны хөтөл дээр энэ газар шорооны ажил хийвэ. Жижиг нохоогоо дагууллаа. Газраа хагалдаг баатар нөгөө нохом зүгээр мод руу арж гаслаа. Гинг нь машин руугаа орж нуугдаал. Нохоо гэдэг шиг ухаантай юм байна. Миний хөлөөс зуух чадсан татаад. Би ихлэ тоохгүй байсан сүлдээ яах нь мэд үзгээд биеэ сул тавиад харсан чинь чирээд машин дээр аваад чунгууд өөрөөс хаалга самартаад мод руу ороод байгаа. Тэгээд яг тэр өдрөөс хойш би яг тэнд яг 4 хоног ажил хийхэд 4 хоног миний ингээд шар ус басаас айцтай байнгын юм. Яг газар агалж хахад хажууд хүн зогсоод байгаа байхгүй. Хард нүсийгээд мэдэрэгдэн шүү дээ. Яг хүн зогсож байгаа ингээд би гүрийцсэн. За гэсэн дуусгая. Нохоо мань гацлаа, нэг бол хуцаал, хээ юм. Нэг бол ингээд хажуухан тал ирэл зурм ирээд над руу орилоо. Нэг бол том хэрээнүүд бууж иж гуайхалтал. Тэгэл би бодсон л тэр сайхны хөтөл гэдэг бол ер нь бол их онгон догшин газар юм байна. Тэр айгүй юм те. Тэгээ нохоо хүртэл мэдэрч байна, би мэдэрч хамгийн амар нь ажил хийж хад хажууд хүн зогсоод байгаа байхгүй. Харахаар байхгүй. Жоохон мажал юм ихлээр хажууд яг хараа зогсоод байгаа мэдрэгдэнэ. Тэр хүн байгаа юм шиг мэдрэмж муухай шүү те. Мэдрэмжээс гадна нүдний болонд ингээд харагдаад байгаа байхгүй. Ерөөсөл харагдах. Тэгээд бас нэг хүүхэд байсан юм аа. 10 жил тгчээлээд орж ирчээ. Зурагтаа асаажаа талхмаас л идчихээ. Тог тасарчсан. Тог тасархаар нь би ингээд 3-4 удаа гэж автомжид алгаад ашихгүй юу. Тэгсэн яг манай галтгоонд яг адилханаар. Тэгэхээр манай хажууд л айл байдгүй байсан. Нүугээ явцсан. Яг алгаад ирсэн. Мэдгүй хүүхэд байсан. Тог тасарчгаар нь явах та тэгээд гал ингээд 2-3 удаа ингээд амар чанга алгаад ташаал. За гараа даа гал. Тэгэл гарах гал байжсэн чи галтгооны өрөнд би ойрлоод гүйсэн ерөөс. Йоо тэр бол хамгийн та одоо ингээл явж байгаа уу? Ингээл явж байгаа. Өөр сонголт авах. Эвлэрсэн тий. Одоо эвлэрхөөс өөр арга байхгүй. Тэгэд хүмүүс хэлэхээр мэддэг хүмүүс нь л итгэнэ. Зөрүүлээд надад бүр амар юм ярина. Унаач бол юу биш гэдэг гих жишээний. Иргэн тойрны чинь за жоохон эвгүй асуулт гэж магадгүй. Иргэн тойрныхын чинь хүмүүс ч юм уу за юу гэдэг гэр бүлчин ч юм уу ч одоо юугаа галзуу солиотой юм яриад хүүхд амтай ичээгээд ялгаад байгаа гэдэг үү гин. Гур шар хатан дуртай хэвтүүлээгээд дагуулж явж байсан шүү дээ. За манай хот ингэж юм сонь юм яриад. Энэ сэтгцийн үзүүлээ. Зүгээр. Тэгэхээр эмчнэр бол мэдтiin билээ. Тэгэхээр угаасаа яалтчгүй тэр бэлгийн нүд 6 дахь мэдрэхүү гэдэг юм бол гэхдээ угаасаа тийм юм байна уу? Одоо хүн чинь ганцаараа за машингийн чи бодиц руу орж явахдаа л нэг жоох ингээл эвгүй болд нь шүү дээ. Харанхуй байвал за ингээд юм байгаа ч хаяа болохоор ингээд зүгээр гарчин. Нэг юм бодохгүй те ингээд хаяа нэг ингээл нэг мэдрэгддэг те. Яа жоохон айж шүү гэл те. Тэгэхээр тэр мэдрэхүүл илүү одоо ингээл хөгжцсөн л байгаа юм байна л те. Ер нь бол тэр тал руугаа. Магадгүй тайсгүй бол тэгвэл таны хаймар биш юм бол бүр амар юм гэв зүгээр одоо толгоонд чинь бууж байгаа тийм үйл явдал байна уу? Энийг ярьжсэн ч юм уу? Хойлоод нэг зам буу алж байгаа юм ч те. Манай нэг тэр нөхөр надад нэг тийм ярьж билээ гэдэг. Сквал таны бүр ингээд амьдралдаа үнэхээр ингээд нэг юм процесстэй тийм үйл явдалтай бүр амар болж исэн тийм тохиолдол өшөө байдаг. Зөндөл байгаа юм шиг санагдаж байна. Дөрөвдүгээр хороолол
4 дэх орлоо. Тэнд манай хөргөө ах байдаг байсан. Тэнд ч би 10 жилийн хүүхдтэй байсан. Дүүгээ хичээлээс цэцэрлэгээс нь аваад тог тасарчсан. Хоёулаа ингээд лаа асааж байгаа. Лаа асаасан чинь галын дөлн ингээд лаанаасаа салаад ингээд таазан очиж тогтчиход байгаа. За. Лаанд байгаад байдаг, галан дээр байгаад байдаг. За. Хүүхдэн ч хуйлаа мэдэхгүй. Яагаад байгаа юм бол. Тэгээд ингээд жоохон бажаад ингээд буцаад яг ингээд хэвэндээ орчоо. Тэгсэн чинь манай дүү аав ирчлээ гэд. За. Гүгэвчихгүй юу? Чи юу аав гэд хаалга онгоолгоогүй шүү дээ. Аав нь ирээгүй шүү дээ миний дөө гэд. Тэгсэн аав ийшээ орцсон гэд. Яа за. Би ямар сони юм да гэд. Тэгээд хүүхдүүд айхгүй. Хөөгөө бас манай дүү ингээд хайгаа явчихж байгаа. Галтгоо 0 аав ийшээ орсон сая гэд. Өөдөө ингээд буцаж очиод тоглоомоор нэвдүүлэх тоглоомод ингээд тоглуулчаа. Чи яа хараагүй байхгүй яг энэ урууны ардтуур нэг шүргэж өнгөрөөд. Тэгэхээр би оройн хөргөө ахтай хэлэхгүй агаа ингээд гэсэн чи харин тийм нэг эрэгтэй хүн байгаа ч тээ. Наа чи шөнө ингээд галтгооноос гараад 0 ороод байгаа гэх. Тэгсэн чи би яа тохойд бид айхаж мэдгүй хөөхтэйсэн юм байна. Сүүл манайх тэндээс нүүсэн л тээ гэрт нь уулгаа ороод ерөөсөө. Яг нэг юмтай байранд өмнөх орохт нь өмнөх айлгын хүндэл амиа оролцсон байсан байранд орсон юм шиг байгаа. Тэгэхэд би одоо бодохоор айд шүү дээ. Хүүхд нь айгаа цутаахаа мэдхгүй, яахаач мэдхгүй. Тэгэхэд лаан ингээл дээшээ хөөрөөл буцаж буугаал. Манай дүүч болохоор аав ирчиж гээд гүүгээл. Тэгэхэд яг тэрнийхээ дараа нь урууны ард хүн явж байгаа мэдрэгдээд Шоглоод байдаг те. шоглоно. Тэр нь голчлог хүнийг их шоглож айлгаж энерги нь холддог гэдэг. Тэгэхээр бас нэг тийм мөнх бус үзүүлсэн хүмүүсийн амьдрал гэдэг тустай байдаг юм шиг те. Тэр одоо юу яад ингээнэ? Хүн өхөд сүнсэн байн одоо нэг дэйтинг гэрээ төвшгээр буцаагдчихтэй ингэнэ. Тэгээ буцаагдсан сүнснүүд нь болохоор завсрын ертөнцид үлдээд альбин тэр нь сүнс чөтгөр болчдөг. Тэр нь юу юм гэхэлэр энэ болохоор нөгөө өөхөх наснаас өмнө бусдын гарт амиа алдсан. Тэ? Тийм хүмүүсийнх нас ч болоогүй байна гэл тэ буцаага явуулцдаг. Эсвэл одоо өгснийхаа дараа тэр хүн одоо нэг бөөрөнд байхгүй ч байдаг ч юм уу, нэг хөлөө тайруулсан ч хүн байдаг ч юм уу. Тэгтэн эд иршин дутуу байна. Олоод иргээд буцаага явуулцдаг гэдэг. Тэгээд энд үлдсэн хүмүүс чи яах нь вэ? Наашаажгүй цаашаачгүй ингээл завсрын ертөнцид гарццдаг. Гэхдээ яг бидэртэй адилхан үнэрлэн, мэдэрн, амтлан, гомдон, баярлан инээ нүрэлсэн. Ерөөсөө. Маш сонирхолтой те. Би тэд зүгээр нөгөө өртөө дөрөвгээд YouTube одоо энэ channel байгаа шүү дээ. Энд дээр haunted spot гэдэг контент хийхгүй. Та түрүүс маш их дурдлаа гэдэг нэг юм хар юм гэдэг те. Тэгээ бид нэр юу яасан? Манай орж байгаа залуучууд бол тусдаа л да одоо нөгөө Монголд Улаанбаатарт ойрхоноос л эхэлж байгаа нөгөө балхасуудаар сүнстэй гэж яригддаг хуучинстай галзуугийн имлэг гэх нэг хэдэн социализм балхас болоо үлдсэн том үйлдвэрийн барилгад байгаа шүү дээ. Тийшээгээ яваа ороход бол би бол яг тэр дэлгэцэн дээр бол нүдэрээ харсан. Ер нь бол наадхаас би санал нэгдэлтэй. Бүр ингээд Батарааны дүрсэн дээр буусан. Ийм хоёр нүд тасарахууд гялалзаад стоп кадр ингээд нөгөө фреймээр нь гэж ярьдаг байхгүй. Ингээд нэг нэгээр нь ингээд үдсэн чинь яг нэг ийм нэг юм орктэй сквал Кавасимото шиг юм бүхтэрдүү юм жоох юм зөөн толгойтой нэг нөхөр. Тэгээ тэр ингээд дүрсэнд буухтаа болохоор юм жоохон цагаан цайвардуу. Одоо утааг ингээд нэгтгэцэн юм шиг өнгөтэй яг бүр ингээд улаан цаг ингээд алхацсан явж. Тэрийг яг би зүгээр доор description дээр яг тэр видеог нь оруулж таад үзүүл сонирхолтой. Тэгээ бүр ингээд өөрөө үзчихсэн болохоор би өөрөө эдитэлсэн болохоор мэдээд байгаа байхгүй янзсан. Яг ингээд гацааж. Хоёр дахь нь бас нэг био компанийн тийшээ хуучин нэг барилга руу ороод дижитал ингээд час гэдэг аппарат байдаг шээ. Одоо нөгөө утасны ингээд флашлайт гэдэг шиг. Тийм аппаратн дээр яг ингээд пилтаны дээдлээс нэг хүн ингээд жоох юм хөөцсөн. Тэр бол илүү цагаан сарл гэхээс илүү хар өнгөтэй хар ногоон гэх юм уу. Тэгэд миний зүгээр зүрл төсөөллөөр болохоор юм хөөцсөн. Одоо үхээд хөөцсөн ч юм те жоо муухай юм яриад. Гэхдээ яг ингээд ямаангаа харцсан баг. Дүрсэн дээр бол буудаг юм бэл. Тэр бол би санал нэг байдаг. Яг бидний нүднээс л камерны чинь нэгтршил тэр ялгаж салгаж гаргаад ирдэг. Тиймэрхүү тохиолдолд надад зөндөө байсан. Энд тужийн нарс хөдөө байгаадаа зураг авахуулаад дараа нь ингээд татаад харж яхад яг байж байгаа байхгүй. Царайн ч юм уу биенийх нь тал хэсэг нь байгаад байгаа. Эсвэл ингээд модон дээр байж идэг, ардуур явж идэг жишээ нэ. Тэр сая тэр хүүд болоо одоо тэр өдрөгчл бор шар бордоо өнгөтэй
Нурууны бөхтөр яг ингээд дөрвөллөөд яг машин ордоор улаан цагаан нохоо шиг. Тэгээ би ч цонхоо дараа ингээд хад зүгээр ингээд талгацсан сарны гэрэл яа харахгүй явсан юм да гэсэн чинь манай цог хараа явсан чинь тэр юм явж ингээд дөрвөллөөд хойлоо босгоо шиг явъя хөөд болоод яг нэг гүйдлийнхэн зам дээр нь үлээ зогссон байна очиж бүр наавч ингээс гол самгамж байна хааз. Гол машин дээр юм яриа сууж явах чил тэнд зогсож байгаа, энд ч зогсож байгаа. Нэг бол урдуурч ингээл явжаа. Харанхууд л явж байгаа мэдэгдээл. Яг бодиттой яг тод харагдсан нэг бол тэр бүх дийдсэн толгоонд шүмжсэн нэг юм ингээд маш хурдуух санаа ингээд яваад өнгөрч байна байсан. Мохоо тэ. Одоо энэ юу руу вэ шүү дээ? Дам дэржээгийн тийш шүү дээ. Оюутан бахта ангийнхаа хүмүүстэй хөргөж октодоо өргөж өгчөөд нэгнийхээ машинтай тэр Excel байсан. Excel-энд нь суучаал бүгдээр ингээд хараа суудсан. Манай да жоохон ууж итэл би жолоо яасан яг замын яг урхан талд дээр шонгийн мод 6 он зогсоодсон юм яриа л бовтнаал за энэ матхийн жануудаа даа жоох хайгаал хаалга малгаж ажиллал тэгч манай нэг боронтой нөхөр али гараад харъя гэдэг юу ч байхгүй штэ гэдэг бусд нь хараад би тэрнээс бусд нь хараад 6 он байна гэдэг шууд гэрлээ асаас зүгээр шонгийн мод байхгүй унтраас нь ч замын цаана 6 он жалхаж байгаа байхгүй тэгэхээр гэрлээ асаад харахаар юм байхгүй бөөндөө нийлж. За би сүүлд нь бодсон чинь сүмс байсан байгаа байхгүй юу. Ерөөсөл яг гүйдлүүдийн цуглаан гэдэг юм харцсан. Манай тэр нэг найзын их чинь имэйлтэд харсан. Тэр яаж харсан гэхээр имэйл рүү гэрлүүгөө өгсөх гээд явж исэн чинь ингээд уулын оройд дээрээс баахан ингээд лам авцтай хүмүүс бууж исэн. Тэгэхээр яг та жоон хурдаа саагаад ойрхон гэрэл дээр тавиад айж явах өгсөн чинь яг гэрлийн хоёр талаар нь ороод замын чөлөөлөөд юу ч байхгүй. Цонхоор харахаар яваад идэг. Тэгэд харахаар байхгүй. Тэгэд өөрөө яаж гэртээ орсон юм санахгүй. Нэг мэдсэн чи гэртээ орчихсон. Гүүдэл гэж бас одоо монголчууд яриад байдаг шүү дээ. Нэг гүүдэл яг 9 жорын л нэртэй байгаад байгаа юм. Гүүдэл, сүнс, өтгөр, альбан, тэрэн тэг ингээд тэр гүүдэл дайрн гүүдэл ингээд өнгөрнө гэдэг нь яг л тэр нэг юм бүрэл бодтой харагддаг шиг байна тий. Би олон хүнээс сонсч байсан. Гүйдэл дээр нэг яг нэг одоо миний ойлгохоор нэг гүйдэл дагах. Хөдөө даа ялангуяа яг ингээд мацилктай хүмүүс ингээд зөрөөл эргээл толонд харангууд байхгүй болч тий. Улаан цаа яг ингээд тэр чинь бүр мацилк концепт явж ин гэхээр тэр бас нэг тийм арай өөр үзэгдэл байгаа даа тий. Одоо ингээд би нэг хөвсгөл санийн 100 болсон явдлаа ярьж байгаа л да. За. Галцсан 100 жилийн арга хэмжээнд хоолой зохион байгуулж хийчихэд булцах замдаа төрсөн. Яаж төрсөн гэхлээр галцмаас гарч явж байтал хажуудлаас дээр үеийн зээл 130 машин бидний урд орж явсан. Нэлээд дээр үе. Тэрийгээ дагаад давхицсан. Энэ зам газар мэдгүй юм чинь ингээд. Яг нэгээс өндөр уулын өрөө төгөрл яваад байна. Тэгээд гүвээ даваад нөгөө машин ч байхгүй. Тэр тэнд явж байгаа. Хойлоо шокнд орсон. Яаж юу яа нэг урд явж байгаа. Тэгээ явж исэн чинь уулын яг замын хажуу цав цагаан юм тийм ээ. Хүн шиг аюугаа тийм ээ. Би ингээд яг хажууган зүрхтэй ингээд өхөөрч байгаа байхгүй яасаа хөөх юм нэ. Толондоо харсан яг ардаас хүн шиг ингээд хүзүүгээд дайлж ирж харчаа. Дуудлахгүй аадар бороо орсон, уулын үер бууж ирсэн. Би энэ чаашаа зориглоо явчих тийм үгснэ болоод. Тэгэд буцаж байгаа. Буцаад явхад бороо байхгүй болчихж байгаа байхгүй. Ард тоцорчж байгаа. Нөгөө тэмээ маань зогсдгоороо зогсож байгаа. Тэгээ явж исэн чинь баахан салаа зам руу орчихсон. Уулын тэр газар харагдаад байдаг. Гэвч манай нөгөө цуг явсан тогооч тэр доор айлт байна гэдэг. Надад болохоор өвлж харагдаад идэг. Шулда маргалтаа за очиж гэдэг. Тэгээ зам асуудаг баатрууд болоод арай ээж бууж байгаа. Буугаад очсон ч яхаар байхгүй хууч нь хаягдцсан өвлжөө. Гаднаа 3 булштай. Тэгээ буус гэдэг нь яаж мэдсэн гэхээр яг хүний хэмжээгээр ингээд яг яатсан. Овоос сэтгэлээ хэрэгсөөр. Тэгээ дээр нэг өөхөн шуруу тавьчихсан. Дээр үе өвлжөө. За тэгээ тэр өвлжөөгөө тойроод 3 цаг гарна тэнвэ. Яаж ч явсан эргэж өвлжөөн дээр очичоод болж өгдөг гэсэн тий. Тэр гүйдэл дайрна гэдэг нь. Би тэгээд Google Map басаагаад явж чадахгүйсэн шүү дээ. Яг мапаараа яваад очгоод нэг бол жалга, нэг бол хавцал, нэг бол ус намаг, нэг бол эргээд хараад өвлжөө байчлаа. Хүүсүүд хүн чинь тэнэг болт юм билээ. Явсан газар болгоно ингээд мод заагаад. Тэгжсэн жараа холоос нэг чигналтаад мотоциклтайгаа ойрлоод байдаг. Энүүгээр яв гэдэг голтой очиж яг арай аж очиод оцсон. Хөгшин яг наа юу үзгээд байгаа юм гээд. Гэхдээ ахаа ингэслээ гэсэн чинь дагаа яв гээд. За энэ төв замаар ороод яваараа гэж. Заагаал төв замаар ороод явсан чил нөгөө нөхөр маань тогооч маань
Тэнд самбар байна одоо галт цом хүртэл хэдэн километр харж ий гэсэн. Надад болохоор нөгөө хаягдсан күүзүү харагдаад байдаг 30 машины цэнхэрэнгээ. Үгүй энэ күүзүү байж дээ гэсэн чинь үгүй самбар байна гэдэг. Би дургуур очиж харъя гэсэн. Яг харахгүй күүзүү. Тэг чи сүүлд нь бодоодсэн чи манай нөхрийг дуудаад байсан байгаа байхгүй. Ямар азар би жолоо барьж ирсэн. Тэгээд тэр нөхрөөс чинь болж ингээд өчнөө юм буруу ард төөрж жагаад галт сум руугаа ороод гараа явж исэн чинь яг юм элстэй зам хоёр талаараа өндөр дэрстэй хажуу талаараа маш том хайрхан уултай хажуу талаар нь ингээд том гол үерэлцэн гол урсаж байгаа. Авраг гэсэн нохоо дээрээ нартлын дугуунаас зуух гэдэг шүүгээд мөнгөөх дахиараа гээд надаа юм харагддггүй цонхоо буулгалаа байдгүй. Үгүй нохоо гарч ир дайраад штэ гээд тэгээд миний пүрс гоцч унтраал наамтын чинь 2 хоног. Тэгэл азар нөгөө тарганд явж исэн хүмүүс бид нартэй таарад за бензин тосон дууссан юм уу гэдэг. Тэгээд бид нэр галт цом руу буцаж яваад бензин тос авч байгаа. Эргээд ирч нөгөө нөхөр маань сонь царайлцсан. Яаж ч юм ийж өгсөн чил мотоцикл ч ингээд хуучны одоо нөө морьтой хөдөөнийх нь ундаг мотоцикл доор юм 2 улбар шар гэрэлтэй байдэн шүү дээ. Ингээд гол дээрээ их гэрэлтэйгээ. Тэгсэн чинь ингээд мотоциклын гэрэл нийлж салд юм аа гэд. Юу яриад байгаа гэсэн. Гэхдээ нэг 2 улаан гэрэл нийлээл ойртол дэрс рүү ороод тэгээд байгаад байсан. Тэг чирсэн гинт хажууд нь мотоциклтон зөвгөөрөө миний дээгөө юм ярьсан гэж байгаа байхгүй юу? Яа за. Тэгээд яваад өгсөн гэж. Тэгэнгүүт нь би бодохгүй юу. Хөдөөний хүмүүс. За манай нутагт ямар ч сайн хүн, зам мэддэг хүн шүн дунд мотоциклын гэрлийг асаахгүйгээр явна гэж байхгүй. Наацхан жалга тарганы нөхөнд ороод дуусна. Бүр аваарахын нэмэлтэж асааж авч чадахгүй. Зам мэддэг хүн. Тэглэж мотоциклын гэрэл юугаа салаад мотоцикл тэр дундаа хөдөө машин мотоциклийн дуу бүр алсаа сонсогдсон шүү дээ. За энэ 30 машин мотоцикл трактор явж байна гэдэг. Тэгэхэд дуу сонсогдсон гэсэн чинь. Үгүй гинт хажуунаас зүгээр өөр дуу аялцсан гарч ирээл юм асуучаад тэгэд өнгөрснийх нь дараа нь жоохон сонсогдсон үгүй санахгүй байна. Тэг гэрэл нь нийлж холдож жагаад ингэж явж жагаад тэг нэг бүс хажууд мотоциклтай явж ирсэн. Тэг дуу муу юуч байгаагүй. Тэгээд би бодоод байсан чинь яг тэр хэрийн гүйдэл гэдэг юмтай таарсан. Одоо хоёрдугаар бид хоёрын явсан зам ерөөсөө асуудалтай зам руу орсон эхнээсээ. Яг хуучны мөрөн ордог уулын тээврийн зам руу яваад орсон байгаа нэгдүгээр. Машинууд явдггүй. Явдггүй баг тийм зам руу яваад орсон. Тэр тэмээ ямар учиртай гэсэн чинь уулын эзний унлаг болж таарсан. Тэр хүн одоо бидний амийг даасан. Тэрээс ш та хоёр эргэж ирэхэргүй юм байна гэдэг бөө маань хэлж байгаа байхгүй үзүүлж харуулсан. Яагаад гэхээр цуг явсан юм бол ерөөсөө дуудаад ирсэн. Цаанаас нь авч явах гээд. Буруу юм харуулад энэ. Тэг ерөөсөө нүдэн чал өөр юм харуулаад надад ч нэг өөр юм харуулаад. Яг энэтэй холбоотой нэг юм болсон нэг 10 хоногийн өмнө би бас сэлэнг явжсэн шин. Саяхан 10 хоногийн өмнө. Урд пүрүүсээр явбал би дагаал уулын замаар ингээд өксөөл яваад байгаа. Тэгээ яасан нөгөө машин маань ингээд далигаад ингээд яваад өгдөө. Тэгээ би харсан чинь ингээд зам чигээрээ байгаад идэг. Зам байхгүй. Ингээд надад харахад ингээд зам чигээрээ байгаад идэг. Өксүр зам. Машин маань урд тавьсан машин ингээд дээш өгсөн явцсан. Би бүр гайхаад яваад идэг. Зам бод ингээд чигээрэл ган зураас нь ингээд чигээрээ ингээд хажуудлыг хашлахын чигээрээ боломжгүй. Тэгээ нөгөө машин яагаад ийшээ явчих гээд тэгсэн чинь нөгөө мотог явсан хүмүүс маань хүүшээ гээд эргээчээ гээд гүн зам яагаад зам чигээрээд ич тэгсэн. Эргээчээ гээд баг өрүүл булаач авах гээд. Тэгээ би шууд холыгын гэрэл дээр тавьсан чинь хэдхэн алхмын цаана зам ингээд далийсан. Яа. Тэг би гайхаад ойрлогоо татахаар зам чигээрээ байгаа даа. Хол дээрээ давхар эргээ явцсан. Тэгэл тэрхэн зурл маш хурдан маневрэж амжсан юм. За нөгөө нэг аваар маваар болоод зүг шиг иймэрхүү юм болж байгаа. Яг намайг дуудсан юм шиг байна тухайн үед. Яаж мэдсэн? Үнэхээр тэр урд машин байгаагүй хажуудлын хүн намайг сэрээгээ тэгэд зохиогүй бол би бол чигээр явж гасан байгаа. Саяхан нэг манай нэг байранд зааж саяхан манай нэг таньдаг хүн нэг лам үзүүлээд тэгсэн чинь тэгж ярьж ийнэ. Ойрын үед энэ айгүй их энэ тэнд газар хөдлөөд байна. Тэгээ тэнд байсан нэг хүн нь тий сая энэ хөвсгөлд газар хөдлсөн гэсэн шүү дээ тэгсэн. Чгүй тийм биш ээ. Тэгсэн чинь тэр нөгөө гүйдлүүд энэ жил ялангуяа энэ жил айгүй их энэ тэнд босч ирж байгаа гэсэн. Тэгээ энэ тэнд ерөөсөө аваар болоод энэ гандангийн лам нарыг бүгднийг одоо томилолтоор гэх юм уу те дайчлаад айгүй их
энэ орон нутгуудаар явж даруулж байгаа юм. Магадгүй. Сонин тий. Магадгүй. Яг би сайхан Сэлэнг яваад ирэх хооронд дархан Сэлэнг хоёрын газар би бөөгн ирсэн олон лам бахыг бас харж ирсэн. Тэгээд тухайд би бодохдоо зүгээр газар зарагдаа ямар нэгэн болж байгаа юм байлгүй дээ л гэл тэрүүн тэнтэл бодчихоо. Тэгээ газар хөдлөх гэж ирдэг юм байна. Зөв. Энд тэнд аягүй их газар хөдлөд байгаа гэдэг. Ямар ч байсан тантай ингээл яг шинжэнгөө юм яриа суух юм бол ойлол үүр цайтал явах юм дээ. Гоё хөдөө очиж жагаад мах чанж байгаа гэж бастай. За танд одоо энэ үзээ сууж байгаа үзэгчд тий. За магадгүй хүүхэд залуучууд ч юм уу байвал ер нь нэг энэ имийг мэдэрдэг. За хорон муухай талыг мэддэг. Тий өөрийн биеэр үздсэн. Тэгвэл та одоо юу гэж ер нь зөвлөмөр байна? Ер нь нийтэд нэг юм зөвлөгөө өгөөч. За зөвлөгөө гэх юм бол хүүхд залуучуудаа хандшилахад хүн гэхээр ганц л удаа амьдрна. Уур бухимдлаа дарж явах хэрэгтэй залуучууд минь. Энэ алсын хараатай ирээдүгөө сайхнаар төсөөлж үг гэдэг чинь амьттай. Хүн ямар нэгэн зүйлийг буруу хийхэд үүлийн үүр гэж байдаг. Би тэрийг өөр мах тусаараа мэдэрсэн. Тэгэхээр залуучуудаа ер нь хандаж идэх уур бухимдлал дарж яваарай гэж хэлье да. Би нэг зүгээр ер нь одоо энэ арх дарс те. Ялангуяа арх дарс гэдэг юмнаас л жоохон холдмоор байна Монголын залуучуудаа ялангуяа. Энэ дээр би бүр нэлээд олон дугаар дээр одоо ер нь жоохон албар хийх байхаа. Тэгээ энэ арх дарсны хор уршиг нь одоо таны ярьж байгаадаа огтлцоод нөгөө нэг уур омг нь ихсээд. Айгүй их залуучууд энэ за бүр болохгүй гэх юм бол одоо тэр хар тайван юм мэдэхгүй тэр нь одоо юу болчихдээ юм бол амар ингээд муухай зүйл одоо би дөрөв явахтаа ярьсан шүү дээ. Цуслан явж явах хүртэл намайг нэг юм дагцсан байлаа. Тэр бол би зүгээр ингээд муухай юм хийгээгүй шүү дээ. Зайлгүй салхилаад явж байгаа. Энүүхүү хооронд л ингээд амьдралыг чинь буюу одоо энэ тархитлохоо за түрүүн ах дурдчихсэн тэр ингээд 6 ямыг заавал авдаг гэдэг. Тэгээ ингээд би үүдэн ерөөсөө ажил ус юуч бүтэхгүй болно гэд. Энэ болгоны эхлэл магадгүй зүгээр за хөдөө хэр ганцаараа явхаа дүүрч тэр арх дарс гэдэг юмнаас холоогаараа гэж айгуу гоё яг бүр холбож зөвлөмөр байгаад байна. Тэгэхгүй бол нилээн дэндүүл болоод ах шиг санагдаад байгаа надад бол. Саархад гэдэг чинь ер нь бол эдийн идэж биш шүү дээ. Монголчуудыг хөөрөгдүүлж хэлсэн өнгөрөөж омогшуулж би бол яг өмнө л уудаг байсан. Тэр зүйлээс гарсан бүр нугаа болсон зогсоосон. Тэр нь ч тэр. Тий. Залуучуудаа хандчихлахад арх тамхи хоёроос л хол яваарай гэж лүрэлээ. За өнөөдөр ямар ч байсан надтай ярьж та сайхан түүх баг түүх гэхээсээ илүү өдөр тутмын амьдралд болдог те. Бараг тий. Зөндөө юм болж исэн юм биш. Тэгээд бүр бүгднгийн задлаад бүр ингээд детальчлаад ярих юм бол бүр шүнжэнгөө юм болно тий. Саяныхын ч юм бол ингээд за бит хоёр ингэсэн ингээл те. Тий. Эхлээд ингээд явж байгаа. Анхудаа нэг кино тавьчлал юм ярьчлаа шүү дээ би бол. Тий. Өнөөдөр түүхээ ярьж ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бид нар энэ удаад юутай болсон байгаа гоё гарын бэлэгтэй гэж байна те. Энэ түрүүн хойлоо дурдсан шүү дээ. Арагийн гоё амтлагын журмаар дөрөв төрлийн усан байгаа. Би одоо хүүхд чинь гаацтай ундаа уудаг бол ядч энийг уулгаарай гэдэг би бол тэгж реклам хийж байгаа учраас би бол гэхдээ яг тийм худлаа рекламдахгүй. Араагаас угаасаа гоё шүү дээ. Надад цэнтэн маш таалагддаг. Зөөлөн амттай гоё. Дараа нь савын хэрэгэлсэн ч болно ялангуяа. Ус ч одоо хүн өдөрт бол заашгүй усны хэрэглээг авч явах хэрэгтэй тийм энэ чинь эрүүл мэндэд одоо хамгийн л одоо тустай юм ус. Дээрээс нь нэг ялангуяа та нэг гаацтай ундаа нэг юм чихэртэй юм уумаар санагддаг шүү дээ. Тэгээ дөрөв хоол ярьжсэн. Тэгэхээр бол дөрөв төрлийн амттай энэ усаа уугаарай. За өнөөдрийн өртөөгийн дугаартаа хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Subscribe дарахаа бити мартаарай. Баяртай. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай.